Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Усны макросерн рүүхтэн тодорхойлох хичээлийг хамтран бэлтгэсэн Хинтээ аймгийн багш нарыг танилцуулъя. Хинтээ аймгийн хаан хэдий цогцлбор сургуулийн багш Байгальмаа, лаборатори 1-р сургуулийн багш Жимсээ, Тэмүүжин цогцлбор сургуулийн багш Ганбаяр, лаборатори 1-р сургуулийн багш Мөнх Эрдэнэ, 4-р сургуулийн багш Болор Тунгалаг, 4-р сургуулийн багш Болор Эрдэнэ. За, бүгд хичээлд орё. Сайн байна уу? Сайн. Сайн. За, багшны эхлээд өнөөдрийн хичээл орц багийг буух шаардлагатай байгаа. За, тэгэхээр бүгд сурагчид маань нэгээрээ ирээд балаа суулаад за, балан дотор балын толгойн багш нь хоо хийсэн байгаа. Хийсэн хоогоороо 1-р багийн 2-р багийн 3-р багийн 4-р багийн болчихлоо. За эхлэе. Өнөөдрийн хичээлийг зорилгыг 3-р багийн 4-р гишүүн ангийнханд амжилттай хийсэн. Тэгэхээр зорилго нь усны макросер рүүхтэн тэрийн онцлог шинжилгээний усны чинээр шинжилгээ хийх арга зүйн. За ийм зорилготой. За зорилтын маань 1-р багийн 3-р гишүүн. Зорилт нь усны индикатор макросер рүүхтэн амьтдын дээжийг судлах. Тэдгээрийг ялган таних дадлага хийх. Хэрлэн гол албаны усны чанарыг үнэлэх дадлага ажил хийх. За өнөөдрийн зорилтыг хэвлэв. Сурагчид хамгийн түрүүнд дадлага ажил хийх явцдаа дээж авах хамгийн гол зүйл байгаа. Дээжийг зөвлөх хэрэгтэй мэдээж. Голын урсгалын доороос очино. Багийн 2 гишүүн тоорыг талбай урсгалын доод хэсэгт байрлуулад за байрлуулсан усны гадраад 45 градусын толгоор барина. За 3 дахь хүн маань торны урдуур урсгал дээр гараад за тэр хүн дээж зөвлөх 1 м квадрат талбай хайрах шороо шаврыг 3 минутын турш хөдөлгөж тэтгэх торлоо урсгах. Тор байхыг энэ төр үзүүлсэн байна. Тор барьж байгаа хүмүүс нэг хараараа торны дээд хэсгээс нөгөө хараараа торны доод талаас барина. Торыг голоос нь урсгалын эсрэг утгах байдлаар авч дээжих зөвлөсөн. Дээж авах цэг маань болохоор гүрний баруун талд голын эрг орчмын шаварлаг хөрстэй ургамал ургасан хэсгээс хойд өргөгийн 47 градус 18 минут, зүүн хүртгийн 110 градус 39 минут. 2-р цэг хэрлэн голын салаа элсэрэг хөрстэй хэсэг хойд өргөгийн 47 градус 18 минут, зүүн хүртгийн 110 градус 40 минут. 2-р цэг шүүхийн шийдвэр гүйцэтгэл газраас урагш голын шаварлаг хөрстэй хэсэг хойд өргөгийн 47 градус 18 минут, зүүн хүртгийн 110 градус 40 минут. 4-р цэг гүүрнээс зүүн тийш 500 м зайд усны ёроолын хэсэг хайрахтай хойд өргөгийн 47 градус 18 минут, зүүн хүртгийн 110 градус 39 минут. Дээд зөвлөх 1-р цэгээс авсан бүх амьтдыг торноос авсны дараа дээд зөвлөх дээрх аргачлалаас 2-3 цэг дээр ажиллана. 3 газараас сүүлсэн дээжийг 1 хувийн орчин авах хэрэгтэй. Биеийн урт 1.3-аас 3.8 см 6 хөлтэй. Хөл бүр дээр 2 хүмстэй. За хос сахалтай. Үс шиг 2 салаас үлдээ. Их бие хойдос.
Өдөржийн онголтой. Биеийн урт 0.6-аас 2.5 см, их биеийн хойд хэсгийн 2 хажууд, эсвэл дээд талд хавтгай нарийн үзүүр бүхий судал, эсвэл өдлөг залаа хэлбэр бүхий хүрэн шаргал, эсвэл цайвар өнгийн залангайтай. Тус бүр нэг хумс бүхий 6 холтой, хос сахалтай, гол төлөв үс маягийн 3 салаа зүйл. Гаав. Биеийн урт 2.5 см хүртэл урттай, их биеийн урд хэсгийн 3/1 тус бүр нэг хумс бүхий 6 холтой ба толгойн хар хэсэгт цууж байрласан 3 хатуу ялцтай. Биеийн хойд хагас нь хос тэгээгээр төгсөх ба хэвлий талдаа хуран маягийн игнээ залангаануудтай, агуулгын бие нь эрвээхийн хүрэнцэр маягийн хэлбэртэй бөгөөд нэлээд сайн залангайтун. Биеийн урт 0.6-аас 2.5 см, хясааны нээлттэй хэсэг нь хатуу хавхалгаар таглагддаг бөгөөд тэр нь дээш тавааж гарсан дунгийн нарийн төгсгөл хэсгийн баруун талд нь байдаг уушгаар амьсгалдаг. Хөвгч цох. Биеийн урт 1.2-аас 4 см, агуулгын урд талдаа айжин эргэсэн хурц үзүүр бүхий урт. Нимгэн 2 эрүү бүхий өвөрмөц толгойтой, тус бүр нь 2 хумс бүхий сэлэх авирахад зохицсон 6 холтой. Агуулгын сүүл хэсэг рүүгээ нарийсан урт биетэй эдгээр нь гол төлөв удаан тогтун урсгалтай усанд амьдрдаг. Ямар ч нөхцөлд амьдрах. Хос далавчтан биеийн цайвар ногоон өнгөтэй ихэнх тохиолдолд цилиндр хэлбэртэй бөгөөд урт хэсэг нь конус хэлбэртэй, агуулгын олон богино үйгүй хөлнүүдтэй, 2 ширхэг зузаан, за үзүүр хэсэгтээ өдрөх үс маягийн шүүгүр зүйлтэй. Дэлэмж. Биеийн 0.6 см хүртэл агуулгын урт, за биеийн хойд хэсэг рүүгээ өргөссөн байдалтай байна. Толгой нь тод ялгагдан дэвүр маягийн амны үслэгтэй бөгөөд тэр нь нүдэнд өртөхгүй байх бие. Гараар барихад дах хэлбэртэй болж хөшгөрдөг. Ижил далавчтан ба өрөөсгөл далавчтан сум. Биеийн урт 1.3-аас 5 см, тэдгээрийн аль аль нь том нүдтэй, тус бүр 2 хумс бүхий 6 холтой. Ижил далавчтай сум маш нарийнхан биетэй, навч маягийн 3 сүлтэй, тэдгээр нь биеийн төгсгөл хэсэгт байрлана. Харин өрөөсгөл далавч сум нь болохоор богино, хүчирхэг биетэй ба сүүл. За хээрийн гарын авалгыг бид бүхэн дадлага ажлын хүрээнд маш сайн ажиллана. Үүн дээр болохоор макро сер нуруугуудыг тодорхойлох гол түлхүүрүүд байдаг. За хүүхдүүд нааш анхаарцгаарай. За бид бүхэн голынхоо ирэг дээр 1-р цэглэлээр ирсэн байна. За аюулгүй байдлыг чинь хангах журмаар онцгой байдлын газар одоо мөнхсөлд нэг авчирсан. За тэгээд аюулгүй ажиллагааны талаар ах маань тайлбарыг анхааралтай сонсон шүү. За. За та бүхэн энэ өдрийн амрыг ирье. Сайн байцгаана уу? Сайн. За би Хинтээ аймгийн эрийн хаах салбарын бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч Мэрсүх гэж хүн байна. За усан орчинд ажиллахтаа бол ерөнхийдөө бол бүгд хөлбөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг маш сайн чанд сахих ёстой. За орж байгаа хүмүүс бүгдээ хантаастай тийм ээ. Уснаас аврах хантаа зөмснө. За мөн энэ ээл нэгийн буюу усны гутлууд үүсгэх юм байна. За тэгээд манай хоёр усчин аврагч болохоор гүний хэмжээг тогтоогоод хязгаарлалт тогтоогоод зогсчихно. Тэр аврагч нарыг зогссноос дээш орох ёстой. Тэрээс доош бол орж болохгүй.
Жуулуудаас нэг аваад. За энэ бид хэдэн боловсролыг талаа хэдэн боловсролыг талаа тавьсан байгаа. Энэ төслөлтөд ашиглаад энэ боловсролыг хийх. За цуглуулсан дээжиндээ боловсруулалт хийхэд бол эдгээр илбэгчлийн кодыг хэрэглэдэг. Дээжинд байгаа амьд эдүүд 1-ээс 9 хүртэл тоотой байх юм бол ховор гэж тэмдэглэн, 10-аас 90 хүртэл тоотой байх юм бол түгээмэл гэж тэмдэглэдэг. 100-аас дээш тоотой байх юм бол давмгайлагч хэмээх тоо авч хэрэглэнэ. За бүлэг 1 буюу мэдрэмтгий шавьчнуудын тухайн дээжинд байгаа эсхийг дэвтгээр тэмдэглээд дээр нь тоогийн тухайн амьтдын тоог тоолсны дараа илбэгчлийн кодыг тавьж хэрэглэнэ. За баг зэрэг мэдрэмтгий шавьчнуудынх бол энд харагдаж байна. Эдгээр шавьчнуудын байгаа эсхийг тэмдэглэж илбэгчлийн кодын дагуу энэ хүснэгт тэмдэглэх ажиллагааг сурвалждаг гинэ. За тэсвэртэй шавьчнуудынхыг бол эдгээр хүснэгтэнд ашиглан хэрэгэл тэмдэглэдэг. За цуглуулсан амьд биетэй өмнөх хүснэгтэнд тэмдэглэсний дараа энэ коэффициентыг ашиглан бүржүүлдэг. За жишээлбэл мэдрэмтгий шавьчнууд ховор гэдэг тоотой тохиолдолд ховор буюу 0-оос 9-ийн хооронд тохиолдсон бол 3 гэж үржүүлнэ. 3 гэсэн тоогоор үржүүлнэ. Түгээмэл байсан бол 5 гэсэн тоогоор үржүүлнэ. Давмгайлагч байсан бол 4 гэсэн тоогоор үржүүлнэ. Энэ коэффициент бол тогтмол энэ бодоход ашигладаг хүснэгт юм аа. За бодод тооцоолохдоо хэрэгэлдэг хүснэгтийг харуулж байна. За ховор гэж тохиолдож исэн тоог 3 гэсэн коэффициентээр үржүүлээд илбэгчлийн оноо гарч ирж байгаа төдгээрийгээ нэмээд индексийн утга гарч ирнэ. За илбэгчлийн кодыг тооцолсон байдлын жишээ харагдаж байгаа. За энэ жишээ энэ дээр бол хаварчийн агуултай бол тухайн дээжин дээр бол 10 удаа тохиолдсон байна. Тэгэхээр түгээмэл гэдэг тэмдэглэгийг тавиад дугуйлсан байгаа. За энэ түгээмэл гэсэн тэмдэглэгээ дугуйлсан өдөржийн агуултай болохоор давмгайлагч гэсэн тоотой байсан байна. За манжид хоогны агуултай болох юм бол 25 гэсэн тоотой байсан учраас түгээмэлийг тэмдэглэсэн. Залангай дун болоод ирэх юм бол байгаагүй. Хос толовч агуултай бол байгаагүй. За тэгэхээр энэ дээр ховор гэсэн тэмдэглэгээ байгаагүй учраас 0 гэж 0-3-аар орчуулсан байна. Түгээмэл гэдэг тоо 2 удаа дугуйлагдсан учраас түгээмэл гэсэн 2 гэсэн тоогоо 5 гэсэн кодоор орчуулээд 10 гарсан. Давмгайлагч гэсэн тоо 1 удаа дугуйлагдсан учраас 1-гээ 4 орчуулээд гарсан нийлбэр дүн буюу индексийн утга бол 14 гарч байна. За бүлэг 2 буюу баг зэрэг мэдрэмтгий шавьчнуудыг үржүүлсэн харсан байдлын байж гин. За жишээлбэл энд бол давж байгаа дээжинд бол зөөлөн бийдэн буюу хисаавал 2 удаа тохиолдсон. Энэ бол ховор байсан байна. Тэмээлзэгний агуултай бол 5 учраас ховор гэх тохиолдолд дугуйлагдсан. За шами бол 1 удаа гэдэг маань ховор гэх тоотой дугуйлагдсан. За тор нэхэгч хоогны агуултай бол 20 удаа тохиолдсон бол түгээмэлгч. Тэгэхээр ховор гэдэг тоо 3 удаа дугуйлагдсан учраас 3 гэдэг тоо 2 гэж ганд коэффициентээр үржүүлээд 6 гарч байна. За түгээмэл гэдэг тоо 1 удаа дугуйлагдсан учраас 3 гэсэн тоогоор орчуулээд 3 гараад нийт бүлэг сэдвийн индексийн утга бол 9 гарсан байна. За тэсвэртэй шавьжийг яг энэ байдлаар дээрх байдлаар бол бодож үржүүлж байгаа. За энэ дээр дэлэмжийн агуултай бол түгээмэл байсан, хануур ховор ховор байсан, херонимо деланы агуултай ховор байсан. Тэгэхээр бол ховор гэдэг тоо бол 2 удаа дугуйлагдсан учраас 2-ыг 1-ээр үржүүлсэн байна. Түгээмэл гэдэг нь 1 удаа дугуйлагдсан учраас 1-ийг тавиад коэффициентоор үржүүлээд 1 гарсан. Тэсвэртэй шавьжны бүлгийн индекс бол 3 гарч байна. За эдгээр индексүүдийг бүлэг 1, бүлэг 2, бүлэг 3-ын индексүүдийг хооронд нь нэмэхэд бол 26 гэдэг тоо гарч байгаамаа. Усны чанарын дүнгийн үлдэгнэ. За усны чанарын үнэлгээ, голын усны чанарын үнэлгээг харахтаа 25-аас дээш тоотой тохиолдож ивэл усны чанар бол маш сайн гэж тооцогддог. 21-ээс 25-ын хооронд бол усны чанар сайн, 15-аас 20-ын хооронд бол дунд зэрэг, 15-аас бага бол муу гэж гардаг. Тэгэхээр бидний зөвлөж байгаа дээжинд бол усны чанар бол 26 гарч ирнэ. Тэгэхээр сайн гэж гарсан байна. Маш сайн гэж гарсан байна.
За хэрлэн гол орчмоос зовлуулсан макрос сэр нуруугүйдэн амьтад дотроос нэг амьтныг сонгож аваад танилцуулах үйлдэл зурган дээр хэвлэлээ хийцгээе. За хий. За манай нэгдүгээр баг болохоор хэрлэн голоос дээж авахд гарч ирсэн макро сэр нуруугүйдэн амьтдаас амьтад нь өдөржин агуултай, хаврчин агуултай, хоогон гэх мэт амьтад гарсан. Түүнээс манай баг өдөржин агуултай согсоо. Өдөржин агуултай болохоор сүүлний 3 сард урагцтай хэмтгийг дагсан загалмаатай гэхнээр хоёрын байгаа. Дагалалтын нэг үүсвэртэй, хөл тус бүрэн нэг хүмүүстэй. Нэгдүгээр багмаа өдөржин агуултай сонсон бол манай хоёрдугаар баг хаврчин агуултай сонсон. Хаврчин агуултай сүүлийн 2 сарын урагцтай хөлний урагц заалгаатай даалгавчны хоос үүсгэртэй болон хөлний тус бүрийн үзэрт хоос хүмүүстэй юм. Манай багван тэр хэрэгч хавууны сонсон байгаа. Тэр хэрэгч хавуунаас агуултай янз бүрийн материал ашиглаж хэрэглэдэг. Тэгээд энэ зэрэг зөөлөн хэвлэг тарьсан юм залангаатай байгаа. За өнөөдрийн хичээлээс та нар юу ойлгосон бэ? Хэн өөрийнхөө ойлгосон зүйлээ дүгнж ярих вэ? Би тэгвэл хэрлэн болоос макрос энергиутын тодорхойлох, түүний амьдрах орчим илэрхийлэх морфологийн буюу гадаа шинжлэх таних судалгаа туршилт явууллаа. Энэ туршилтаас манай баг өдөржин агуулгыг сонгож ярихаар бэлтгэсэн бөгөөд судалгааны төвлөлийг бид өдөржин агуулгыг цэвэрлсэн амьдардаг гэсэн үнэлгээг өгч байна. Өдөржин агуултай, хаврчин агуултай хоогон буюу макросэр нуруугүйднийг шин чанараар нь ялгарлаж тодорхойлох хүчээр сурлаа. Мөн дээрээс нь эдгээр сэр нуруугүйдэн маань усан цэцэртэй байна. Тиймээс нөхөр усны цэнгэг усны дунд зэрэг гэж 3 бахыг ангилахыг бид нар мэдсэн. За байгууллага болж байгаа зүйл болон бусад амьдрал зүйн хэмжээг тодорхойлох нь нэг талаас танин мэдхийн ач холбогдолтой судалгааны ажил мөн бөгөөд нөгөө талаас бидний амьдран оршдог хотыг хүрээлэн урсдаг хэвлэн голын усанд ямар амьтан оршдог болох тэдгээр нь ямар ач холбогдолтой болох мөн ямар хор уршигтай болох талаар мэдэж авах нь туйлын бидэнд хэрэгтэй гэдгийг өнөөдрийн хичээлээр ойлгож авлаа. Мөн өнөөдрийн экскурс хичээлээр хэвлэн голын усанд амьдардаг макросэр нуруугүйдэн усны илтгэгч шавжууд болох усны шинрийг илтгэх шавжууд болох өдөрч хаварчин агуултай мөн хоогон зэргийг хоогон мөн бусад амьтдыг ялгах онцлог шинжлэхийг таних дэлгүүр бичиг зохиосорсон билээ. Сэдвт хичээлийн үнэлгээг бид нар Google Forms-ыг ашиглаж хийгдсэн. Google Forms-ын дээрх файл дээр хичээлүүдийн линкийг байрлуулан сурагчид шууд Forms-оор шалгалтыг өгч үлгэн авсан.